Сайн байцгаана уу? За 3 хэмжээст орчинд хэрхэн шилжих вэ? За түүнээр хэрхэн үйлдэлүүд гүйцэтгэх вэ гэдэг талаар ярилцъя. За тэгэхээр одоо бидний ажлын орчин бол ийм байж байгаа тийм ээ. За тэгэхээр ажлын орчноо 3 хэмжээст орчинд болгож тохируулахын тулд бүгдээр workspace тий. За энэ switching энэ хэсэг дээр за энэ суман дээр дарахаар ийм дараах чагсаалт гарч ирж байгаа. За бид нар бол одоо direct indentation гэдэг энэ хэсэг дээр ажиллаж байгаа. За энэ basic 3D basic хэсэг дээр одоо тий суур одоо хэрэгслүүд бол энд байж идэг. За энэ бид нар бол modeling гэдэг 3D modeling гэдэг энэ дээр дараад бүгдээрээ 3 хэмжээст орчны яг уу талбараа бэлднэ. За ингээд дарж бүгд харж байна тий. За бидэнд 3D орчинд буюу тийм ээ 3 хэмжээст орчинд одоо загвар үүсгэхэд бэлэн бэлтгэгдсэн яг хэрэгслүүд энд гарч ирж байна. За эндээс ажлын талбараас биднэрт нэг одоо онцгой зүйл маань юу байх вэ гэхээр энэ баруун дээд болно. За энэ куб байна. Кубээс гадна энэ хараа зүг байна. North, South, West, East гэдэг дөрвөн зүгийг заасан байна. За энд бол юу байгаад байна гэхээр энэ куб. За энэ кубын тал, ирмэг, орой. За энэ тийм ээ талс бүгдээрээ ямар нэгэн байдлаар яг тухайн одоо объектыг харах зөв чиглэлийг одоо заадаг байна. За жишээ нь бүгдээрээ одоо энэ наад талын дээд булангаас хараад дараад үзэхээр яаж юм биднэрт x y тэнхлэг дээр тэнхлэгийн дагуу буюу хавтгай дээр дандаа дээрээс нь хараад зураг яваадсан болж тарах гэдэг байхгүй. Тэгэхээр x нааша чиглэлтэй буюу одоо та нар хардаа инхээр z тэнхлэг маань x нааша чиглэлтэй буюу за одоо бид яг 3 хэмжээст орчныг бүрдүүлэхээр энэ z тэнхлэг маань дээшээ чиглэлтэй харагдаж байна тий. За ингэж биднэрт бол яг гэхээр ажлын орчин бэлэн болно. За тэгэхээр бид нар одоо загварыг хэрхэн үүсгэх вэ те 3 хэмжээст биетийг объектыг хэрхэн одоо босгох вэ байгуулах вэ гэдэг асуудал бидэрт байгаа. За тэгэхээр яг тухайн одоо байгуулалтын үндсэн одоо боломжууд те командууд бол энэ modeling хэсэг дээр байж байгаа. За эндээс бүгдийг харъя. Энд бол юу байна вэ гэхээр үндсэндээ box буюу за энэ дээр дараад үзэхэд бидэнд бэлэн одоо геометри биетүүдийг хэрхэн үүсгэх вэ гэдэг ойлголт энд байж байна. За энд бол байгуулах аргачлалаар тийм ээ биетүүдийг яаж үүсгэж болох вэ гэдэг асуудал байна. За эндээс бид нар бол яг тодорхой нэг хан тий за эсвэл тодорхой нэмэх хасах аргаар биетийг босгох бололцоо юу байна гэдэг ийм одоо командууд үндсэн командууд байна. За энэ хідэн командуудыг ашиглаж бид нар бол яг гэхээр үндсэндээ бид нар одоо өөрт хэрэгцээтэй объектуудыг биетүүдийг босгоод явах боломжтой. 3 хэмжээст орчинд объектуудыг тийм ээ хэрхэн одоо үүсгэж байна гэдэг талаар харъя. За эхлээд бүгд эдрийг юу ямар байдлаар үүсгээд байна гэдгийг бүгд ажиллаж үзье. За box гэхээр ямар нэгэн тийм ээ одоо нэг юм хайрцаг босгох гэдэг нь гэсэн үг шүү дээ. За тэгэхээр parallel bit ч юм уу тийм ээ. За тавсынхаа уртаас хамаарал ямар нэгэн хайрцаг босгох бололцоотой байна гэсэн. За ингээд командын мөрөө хараад уншихад бол first corner буюу эхний булангаа өгөөд эхлээ суураа өгөөд өндрөө өгөөд явна. Юунаас суураа өгөөд өндрөө өгөөд. За тэгэхээр суураа өглөө. За тэгээд суурийн тал чинь хэд байх вэ гэдгээ бид нэр бас тооцоолно гэсэн үг. За авж агаад за энэ булангаасаа тэдийн зайд гэдэг үг юм тий. За 10-ыг харьцах нь за 20-ын одоо хэмжээтэй. За ийм хайрцаг босгох бэлэн болж юм гэсэн үг тийм ээ. За дээш нь өндөр нь 30 байна гэвэл за ийм байдалтайгаар бид яг бокс босгож байна гэсэн үг. За тэгвэл бүгдээрээ цилиндр босгож үзье. За цилиндр гэхээр мэдээ суураа өгөөд өндрөө өгнө. За цилиндрийнхаа суурийг одоо тойрог сууртай эргэлтийн цилиндр байна гэвэл төвөө өгчнө. За радиус маань 5 гэж өгье. За өндөр маань 15. За ийм цилиндр босч тий. За конус өгж үзье. Мөн суураа өгнө. За одоо суурьтай конусын суур маань за энэ дээр 20 суурьтай. За энэ тэгээд
энэс дахиад ингээд биднээс асууна. Өндөр нь хэд вэ гэх. Өндрөө шууд өгчих юм бол энэ огтлогдоогүй конус үүснэ. За top radius гэдгийг оруулаад өгвөл энэ яаж юм огтлогдсон конус үүсгэх бэлэн болж байна тий. За top radius нь энэ дээр бүгд 10 гэж өгчээ. За тэгэхээр ийм хараа ийм огтлогдсон конус үүсгэх боломжтой. За эндээс ингээ өндрөө өгч л гэсэн үг юусэн. За энд ингээд 15. За ийм огтлогдсон конус бидэрт үүсэж байна гэсэн үг. За ингээд спер буюу бөмбөрцөг тий. За бөмбөрцөг үүсгэж үзье. За төвөө өгөөд ингээл radius өгч 10. За пирамид үүсгэж үзье. За төвөө өглөө. За одоо энэ чинь тэгээд багтсан байх юм уу? Багтаасан байх юм уу гэдэг асуудал гарч ирж байна. За эндээс тэгээд та нар хэрүү багтаасан байх юм бол ингээд багтсан байх юм бол яг шууд ингээд явах байгуул явуулна гэсэн. За одоо тэгэхээр бүгдээрээ нэгс нөө тэ суурин тойрогт багтсан байх уу гэдэг асуудал явуулж байгаа гэсэн шүү дээ. За ингээд бүгдээрээ эндээс 10 за нэг юм. Суурь чинь тийм ээ нэг тийм 10 харьцаатай. Тэгш өнцөг 4 өнцөгттэй. За ингээд top radius гэж өгвөл адилхан. За тэгж өгөхгүй бол адилхан. За ингээд 15-тай. За тэгээд эндээс ер нь яг ингээл түгээмэл хэрэглэгдэг эдрийг ингээл байгуулад үзчих бол нэг үрчлэн бүгднийг ингээ хараад тах шаардлага байхгүй тийм ерөнхий зарчмыг ойлгоцсон байх болно. За энэ дараагийнх нь бол ийм нэг тийм шаантаг. За ийм нэг захирган бит үүсгэх юм асуудал байж шүү дээ. За одоо энд нэг хамгийн чухал асуудал юу гэхээр дэлгэц удирдах асуудал байгаа. За тэгэхээр та нарын баруун доод болонд чинь одоо хажууд чинь энэ дэлгэц удирдах боломжууд navigation тийм ээ удирдах юм боломжууд гэж байгаа. За дэлгэцээ чирээ гэвэл бүгдээр харин pan ашиглаж болно. За эсвэл энэ маус 3-аар гарчхаар бас яг энэ маань маус 3-аар шууд дараад чирж бас болно дэлгэцийг. За энэ бол одоо zoom байна тийм zoom extend буюу дэлгэцэнд одоо бүх одоо битийг багтааж харуулах. За энэ аягүй чухал orbit. За энэ orbit-ийг бид нар бол яг гэхээр яг объектоо эргүүлээд тийм ингээд маус нэгээ дарж агаад объектоо эргүүлээд одоо хаанаас нь харах вэ гэхээр тэр куб маань дагаж хөдөлж байгаа. За ийм байдлаар хараа явж бас болдог байгаа. За тэгш ингээд эндээс одоо бас бид нэг зүйлээр ажиглаж харах хэрэгтэй. За эндээс одоо бидний биет маань юм каркас хэлбэртэй харагдаад байгаа. Зөвхөн нэг юм каркасан байдал тий. За энийг бид нэр болохоор нэг view буюу харагдах байдал одоо эндээс тийм ээ өөрчилж болно. За бүгдээ харъя. За эндээс харахад бол бид нар бол нэраа 2D wireframe буюу ер нь бол ингээд нөгөө тий каркасаар нь харъя гэдэг байдлаар өгсөн байгаа гэсэн үг. За тэгэхээр бид нэр энэ дараах байдлуудаар энэ биетүүдээ харж болно. За тэгэхээр бүгдээ ингээ хараад үзье. Харж байна уу тий? Одоо биет чинь ийм цул биет одоо ийм байдалтайгаар төрслөгдөж харагдаж байна. За тэгвэл ингээ бүгдээрээ өөр байдлаар ингээ тий нэг сүүдэр төлөд хараж гэдэг юм тий. Ингээд нэг эдгээр харагдах байдлуудаа ингээ ингэж өөрчилж бас болдог байгаа. За энийг бид нар бол зураг авч явцдаа VA scale дуудаал эндээсээ тий сайхан сонгоод өгчнө. За алийг сонгох уу гэлтэй VS 3D wireframe гэлтэй ингээд өөрчлөө явдаг байгаа шүү. За ингээд ямар ч ийсэн 2D-ээс 3D рүү шилжих ерөнхий ойлголт. За тэгээд бэлэн биетүүдийг үүсгэх боломжийн талаар ярилцлаа.